Андре шинжлэх ухааны төсөлт ажлаа үдээс хойш 4 цагт эхэлсэн бөгөөд 50 минутын дараа дууссан байна. Доорх улаан цэгтээ тоон шулуунуудын аль нь Андрегийн ажлаа дуусгах цагийг тэмдэглэсэн байна вэ? Тэгэхээр энд түүнийг үдээс хойш 4 цагт төсөлт ажлаа эхэлсэн гэж байгаа. Энэ буюу эхний сонголтын хувьд 4 цагийг тэмдэглэсэн байна. Гэхдээ энд хизээ ажлаа хийж эхэлсэн тухай хэлээгүй байгаа. За асуулт бол аль нь ажлаа хийж дууссан цагийг улаан цэгээр тэмдэглэсэн бэ гэсэн байна. 4 цагт ажлаа эхлээд 50 минутын дараа дууссан. За 4 цагт эхлээд 50 минутын дараа дууссан гэхээр 4:50 дээр очих болох нь тийм үү? За 4:50 энэ шулууны хаана байхыг харцгаая. Шулууныг ажиглаж харах юм бол энэ 4:15 байна. Тийм болохоор энэ тэмдэглэсэн хэсэг бүр нь 5 минут юм байна. Иймээс энэ нь 4:5, 4:10, 4:15, 4:20, 4:25, 4:30, 4:35, 4:40, 4:45. За дараа нь 4:50 энд байна. Одоо эдгээрээс аль нь 4:50 байна вэ гэхээр сүүлийн сонголт нь улаан цэгээр 4:50-ыг тэмдэглэсэн байна. За мөн түүний ажиллаж эхэлсэн хугацаа 4 цаг ба түүнээс хойш 50 минут болсон байна. Амира цэцэрлэгийн навчийг 2:30-ад цэвэрлэж эхэлсэн. Тэрээр 25 минутын дараа дууссан бол доорх улаан цэгтээ тоон шулуунуудын аль нь Амирагийн навч цэвэрлэж дууссныг тэмдэглэсэн бэ. За тэгэхээр тэр 2:30-ад эхлээд 25 минутын дараа дууссан гэлээ. За эндээс харах юм бол эдгээр нэг зай тус бүр нь өөрөөр хэлбэл эдгээрийн нэг бүр нь 5 минут байна. За энэ 2:30-аас 5, 10, 15, 20, 25 минутын дараа буюу 2:55 нь энд байна. Эхний тохиолдол нь бидний хайж байгаа хариу байх шиг байна. За тэгэхээр 2:30-аас 25 минутын дараа улаан цэг тавьсан байна. За 2:30-аас 5 минутын дараа, 2:30-аас 10 минутын дараа, 2:30-аас 15 минутын дараа, 2:30-аас 20 минутын дараа, 2:30-аас 25 минутын дараа энэ байна. За үүнийг бүгдээрээ цаашаа үргэлжлүүлье. Энэ сонирхолтой байх болно. Скарлеттийн зургийн клуб эхлэх болон дуусах цагийг доор үзүүлжээ. За тэгэхээр энэ бол эхэлсэн цаг, харин энэ дууссан цаг нь байна. Скарлеттийн зургийн клуб хэдэн цагт эхэлсэн бэ? За үүнийг харцгаая. 3 болон 3:30-ийн дунд нь учир 3:15 болно. За эдгээр тэмдэглэгээ болгон 15 минут юм байна. Иймд энэ бол Скарлеттийн клуб хэдэн цагт тарах вэ гэдгийг зааж байгаа. За энэ нь 4:30 болон 5 цагийн яг голд байна. Тэр нь 4:30-аас 15 минутын дараа гэхээр за 4:45 болох юм байна. За 4:45 одоо Скарлеттийн зургийн клуб нь хэр удаан хичээлдэг вэ гэдгийг тооцоолох хоёр арга байна. За үүнийг цагийн шулуунаас харах боломжтой. Энэ цэгээс энэ цэгт хүрэхэд 15 минут байгаа. Тэгээд 30 минут, 45 минут, 1 цаг 15 минут, 1 цаг 30 минут болно. 1 цаг 30 минут байна гэдгийг тооцооллоо. За үүнийг минут руу шилжүүлье. 1 цагт 60 минут байдаг гэдгээс 30 минутаа нэмээд 90 минут болно. За үүнийг дахин минутаар тооцоолъё. Тэгэхээр курсороо зөөж хэдэн минутын нэмбэл болохыг харъя. Эхэлснээс хойш 15 минут өнгөрөхөд 3:30 дээр ирнэ. Үүнээс 30 минут өнгөрнө 45 минут, 60 минут, 75 минут боллоо. 90 минут өнгөрөхөд энд байх юм байна. За өөр аргаар бодох юм бол 3:15-аас 4 цаг дээр очиход 45 минут өнгөрнө. 3:15-аас 4 цагт очиход 45 минут боллоо гэж үзэх юм бол 4 цагаас 4:45-д очиход дахин 45 минут өнгөрнө гэсэн. За эндээс 45 нэмэх нь 45 нь 90 минут болно. За бүгдээрээ өөр хоёр жишээ ажиглая. Тоон шулуун дээр Анагийн номын нэг бүлгийг уншиж эхэлсэн ба дуусна хугацааг харуулжээ. Хэдэн цагт уншиж эхэлсэн бэ? За үүнийг харах юм бол эхэлсэн хугацаа нь оройн 8:10 байна. За Ана хэдэн цагт уншиж дууссан бэ гэхээр ийшээ харцгаая. За тэгэхээр энэ нь 8:20 энд байна. 8:25 энд байна. Үүний хооронд 1, 2, 3, 4, 5 хэсэг байна. Хэсэг тус бүр нь 1 минут юм байна. За 25-аас 1 минутын өмнө эсвэл 20-оос 4 минутын дараа байна. 8:21, 8:22, 8:23, 8:24. За 8:24 боллоо. Ана ном уншихдаа хэр хугацаа зарцуулсан бэ? За тэрээр 8:10-т уншиж эхлээд 8:24-т уншиж дууссан. Тэгвэл 10-аас 24 гэхээр 14 минут уншсан байна. За үүнийг тоолж болно шүү дээ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14.
За бүгдээрээ дахиад дасгал ажиллая. Мухаммед утсаар 15 минут яриад 9:20-д ярьж дууссан байна. Ногоон цэгтээ тоон шулуунуудын аль нь Мухаммедийн ярьж эхэлсэн цагийг тэмдэглэсэн бэ? За тэгэхээр 9:20-д ярьж дууссан гэсэн энэ тоон шулуун дээр 9:20 хаана байна вэ? Тэгэхээр тэмдэглэгээ бүр нь 5 минут юм байна тийм үү? Яагаад гэхээр энд 9:15, 9-өөс 9:15 хүртэл 3 тэмдэглэгээ хийсэн байна. Энэ 9:05, 9:10, 9:15 болно. Гэхдээ тэрээр 9:20-д ярьж дууссан. За тэгэхээр чи утсаар 15 минут ярьсан гэж байгаа. Эндээс энд эхлэлийг тэмдэглээгүй ч гэсэн түүнийг утсаар ярьж дуусгаад 9:20 болж байсан. Бүгдээрээ бол ярьж эхэлсэн цагийг тэмдэглэх хэрэгтэй юм байна тийм үү? За 15 минут утсаар яриад цаг харсан чинь 9:20 болж исэн юм байна л да. За түүний ярьж эхэлсэн хугацаа нь 9:20-оос 15 минутын өмнө гэхээр чинь 5, 10, 15 тэгэхээр 9:05-д ярьж эхэлсэн байна. За эдгээрээс харахад сүүлийнхийг сонгох юм байна. За ер нь 9:20 буюу 9:20-оос 15 минутын өмнө гэхээр 20-оос 15 нь 5 минут болно тийм үү? За тэгэхээр 9-өөс 5 минутын дараа гэсэн үг шүү дээ. За түүний утас 9:05 дуурайд 15 минут ярьсан бол 5, 10, 15 минут гээд түүний ярьж дууссан хугацаа нь энэ байна. 9:20 болж өгсөнтэй яг тохирлоо.